Өнөөдрийн хичээл бол байрны эзэнттэй засвар үйлчилгээний талаар англиар хэрхэн ярилцах тухай юм. Энэ хичээлээр бид байранд ямар нэгэн эвдрэл гарахад түүнийгээ хэрхэн зөв илэрхийлэх чухал үг хэллэгүүдийг сурах болно. Асуудлыг ерөнхийд нь хэлэхдээ something is wrong with буюу ямар нэг зүйл болохгүй байна гэж хэлж болно. Жишээ нь something is wrong with the heater. Халаагуур нэг л биш байна. Эсвэл шууд the oven is not working. Пишин ажиллахгүй байна гэж хэлээрэй. Сантехникийн асуудал гарвал leak буюу гоож их эсвэл ус алдах. Clogged буюу бөглөрөх гэдэг үгсийг ашиглана. There is a leak under the sink. Угаалтуур доогор ус алдаж байна. The drain is clogged. Суваг бөглөрчихжээ. Гал tovооны хэрэгсэл эвдрүүл. Refrigerator is making a strange noise. Хүргэгч сонин чимээ гаргаад байна. Харин ямар нэгэн зүйл огт асахгүй байвал won't turn on гэдэг хэллэгийг ашиглаарай. The dishwasher won't turn on. Аяг угаагч асахгүй байна. Цахилгааны асуудал дээр power outlet буюу залгуур, light fixture буюу гэрлийн бүрхүүл гэдэг үгсийг мэддэг байх хэрэгтэй. The power outlet is loose. Залгуур суларчсан байна. The light fixture is flickering. Гэрэл анивчаад байна. Яаралтай үед. Emergency буюу онцгой байдал. As soon as possible буюу аль болох хурдан гэж хэлээрэй. This is an emergency. Энэ бол яаралтай асуудал. Could you send someone as soon as possible? Та аль болох хурдан хүн явуулж чадах уу? Цаг товлохдоо. When can you come to fix it? Та хэзээ ирж засаж чадах вэ? I will be home all day tomorrow. Би маргааш өдөржин гэртээ байна гэж хэлбэл хүн ирэхэд амар байх болно. Өнөөдрийн сурсан үгсээ сайн тогтоож аваарай. Repair буюу засвар. Landlord буюу байрны эзэн. Leak буюу ус алдах. Maintenance буюу арчилгаа үйлчилгээ. Баяртай.